За сайн байцгаана уу. Robin Hood Club байна. Тэгээд 30 хоногийн bootcamp хөтөлбөр маань сая 9 сарын 30-нд бол дууссан. Тэгээд bootcamp-ийн явц дээр нийтдээ манайх нэг 22 арилжаа бол хийсэн байна. Тэгээд 22 арилжаанаас харах юм бол ерөнхийдөө ингээд take profit болон loss-ууд бол ээлжлээд явсан харагдаж байна. Тэгээд ер нь бол bootcamp-ийн гол зорилго нь ихэнх арилжаач бас одоо олгох хоёроор бас хажууг нь алддаг. Тэгээд тэр алдагдах болон энэ ашиг хоёрыг яаж хооронд нь цензүүртэй байлгаад дундаас нь ашигтай гараад байгаа юм бэ гэдэг үзүүлэлтийг яг бодитоор сигнал өгөөд бодитоор одоо хүмүүсээ дагуулад тэгээд харуулж зорьсон гэсэн үг. Ерөнхийдөө бол сахилга бацтай арилжаач гэдэг нэртэй төсөл байгаа тийм. За тэгээд харах юм бол 22 арилжаанаас бид нэр 1 сарын хугацаанд арилжаанууд хийгээд 40.5% өсөлтийг бол энэ bootcamp дээр бол үзүүлсэн. За тэгэхээр харах юм бол ерөнхийдөө бол нэлээд хэдэн лоссууд бас дунд нь явж байгаа. Дараас нь losing streak буюу алдагтай арилжаанууд бол дунд нь нэлээд явсан. Гэхдээ нийт ашгаараа буюу дөрмөө сайн баримтлаад олж байгаа үедээ ихээр олоод алдж байгаа үедээ багаар алдаад ингээд сахилга бацтай рүү явж чадах юм бол ерөнхийдөө нэг 48% win rateтэй байсан санагдаж байна. Тэгээ 48% win rateтэйгээр нэг 40.5% profit буюу ашиг үзүүлэх боломжтой гэсэн үг ээ ерөнхийдөө 1 сарын дотор. За тэгээд бидний ашигладаг аргачлал гэх юм бол ерөнхийдөө SMC ICT талдаа арилждаг. За энэ харагдаж байгаа улаан зураас болон энэ шар бэкграундууд бол ерөнхийдөө тухайн цагийн буюу маркетинг биржийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгээд бид нар бол аль болох Лондон биржийг өнгөрөөсний дараа Нью-Йоркийн бирж дээр ерөнхийдөө арилжаануудаа хийж эхэлдэг гэсэн үг. За ингэснээр бол ерөнхийдөө тухайн өдрийн manipulation буюу орой авалтууд, liquidity авалтууд авагдсны дараа бид нар илүү safety арилжаанууд буюу тухайн өдрийн чиглэл дагуу арилжаануудыг хийхийг зорддог гэсэн. За тэгээ иймэрхүү аргачлалаар ийм win rate-тэйгээр ийм тооны арилжаанууд хийгээд эцэстээ 1 сарын хугацаан дээр 180 хүн оролцсон bootcamp маань 40.5% өсөлтөд гарч ирсэн байна. Тэгээд бүгдэнд нь оролцсон хүмүүстээ баярлалаа, амжилт хүсье.